Бидэнтэй зэрэгцээд маш жижигхэн хүмүүс оршин тогтнодог. Тэдний хувьд бид авраг биет байсан бол ямар ах байсан бол өнөөдөр Гүйлвэрийн айлал нэртэй Америкийн инээдмийн адал явдал төрлийн киног ярьж өгөхөөр бэлтлээ. Энэ бол манай дунд иргэм насны гол дүрийн залуу Гүйлвэр. Тэрээр өөрийн Нью-Йоркт байрладаг жижигхэн бохир орон сууцандаас ирээд өглөө бүр хийдэг зүйлүүдээ хийн тавиур дээр байгаа тоглоом баадруудтайгаа яриад шүршүүрс бүжиглээд өөрийн жаахан хөөхөд шиг жимшиг зангаа явуудаа гаргаж байна. Манай залуу Нью-Йоркийн сонингийн компани шууданчаар ажилладаг. Ингээд нэгэн өдөр Дэн нэртэй шинэ ажилтнтайгаа танилцаад найзууд болцгоо. Гүйлвэр бол шуудангийн хилтэс Дэний дарга нь. Манай хоёр тухайн өдөр бүтэн өдөржин шуудангуудаа тараагаад явж байгаад Гүйлвэрийн урт хугацааны турш сайн байсан бүсгүүдийн таарцгаа. Түүний нэр бол Дарси. Тэр бол сэтгүүлч. Жилийн турш сэтгүүлч эмэгтэй хайртай ч гэсэн одоо хүртэл сэтгэлээ илчилж байгаагүй. Тухайн өдрийн оройн Дэн нэг мэдээлэл гаргаж ирсэн өөрийгөө шуудангийн хилцээний дараагаар дэвшсэн тухай байлаа. Бүр анхны ажилд орсон өдрөө шүү дээ. Тэгсэн манай Гүйлвэр тэр байгууллагад 10 жил ажилласан ч хинч түүнийг үнэлдэггүй байв. Дэн бүр ил тод манай залууг доромжилж чи зүгээр л аймхаа амьдралдаа ахиж дэвсэл хизээж гаргахгүй. Шуудангийн өрөөндөө л насаараа үлдэнэ хэмээн хэлдэг. Урам нь уурсан Гүйлвэр офисоос гарч явах замдаа орой хүртэл ажиллаж байгаа Дарсиг өрөөндөө байгааг санаандгүй хараад зориг гарган очиод болзоонд өрөх гээд өрөөлөө нь орчихдог. Гэтэл сандарсандаа юу ч хэлж чадахгүй ширээн дээрх цааснаас нэгийг шүрч аваад гарах гэхэд Дарси түүнээс аяллаа нийтлэл бичихөө гэж асуухад Гүйлвэр сандарсан жигтэй зөвшөөрч эхлэв. Гэртээ харсан өнөө тэр интернетээс янз бүрийн нийтлэл хуулж өөрийн нэр дээр нийтлсэн мэт блог болгон оруулав. Маргааш нь ажил дээрээ тэр Дарсид бичсэн зүйлээ өгтөл Дарси гайхалтай сайн болсон байна хэмээн баярлаж түүнд шин даалгавар өгчээ. Тэр даалгавар нь Бермудын гурвалжин руу явж тэнд онгоцнууд яагаад учир битүүлгээр алга болдогдлаар нийтлэл бичих байв. Гүйлвэр Дарсиг гайхшруулахын тулд шууд л зөвшөөрөв. Дарси түүнд холбоо барих хүн, завтай хүн энтергээд бүгдийг нь шийдэж өгдөг. Маргааш нь Гүйлвэр Бермуд руу нисэж тусаж авсан хүн нь түүнийг завин дээр аваачаад хэрхэн ашиглахыг нь зааж өглөө. Завин автомат хөдөлгөхтэй учраас түүний аялал тийм хэцүү санагдахгүй байлаа. Гүйлвэр ганцаараа заваар хөдөлж ихний хэдэн цагт робот хэрхэн бүтээх вэ нэртэй сэтгүүл уншин хэд хэдэн коло лаз унд хол суугаад удалгүй нойр нь хүрээд унтаад өчгдөг. Нэг сэрсэн чинь асар том давлгаа үсээд далайн шуурга дэгдэж манай залуу гяс аврах хантаазаа өмсөв. Завин далайн усанд хүчтэй савлаж байтал тэр эргэн хараад өөрлөөн чиглэн гэж буй аврах том хөөс алхийг хараад бүр шок. Завтайгаа хамт тэр хөөс алхинд дайруулж эцэст нь ухаан алдчихв. Нүдэ нэтл бие нүдэлж чадахгүй цээжин дээр нүчүүхэн жаахан хүмүүс зогсож байхыг харав. Тэдний удирдагч өөрийгөө Лилипутын командлагч Эдвард Ян хэмээн танилцууллаа. Камер арагшаа татхад Гүйлвэрийг бүчиж байгаа өчүүхэн хүмүүсийг харуулна. Түүнийг жижиг олс модоор газар хэвтүүлэн уйжээ. Командлагч Эдвард түүнийг авраг биет араатан гэж зарладаг. Гүйлвэр балмагтан хашгирч авраг болохоор хүлээснээс нь амархан болтров. Энэ бүгдийг зүүд гэж бодоод нүдэ анихад Эдвард цэргүүдэд тушаад цэргүүд нь түүний өмдөнд нь дэгээ зүгээд унгаад ухаан алдуулчихдаг. Сэрэгтэн түүнийг тэрэгэн дээр хүлээд Лилипутын хаан тус руу чирж явсан байна. Жижигхэн хүмүүс гэрээсээ гарч ирээд авраг мангасыг үзэж сонирхно. Эцэст нь Гүйлвэрийг ордонд оруулж хаан Теодорт танилцуулдаг. Хааны охин гүнж Мэри манай залууг өрөвдөж энэ хүн үнэхээр аюулгүй бол хүлэх хэрэггүй юм шүү хэмээн асуухад Эдвард түүнийг дайсны тагнуулах гэдэг. Гүйлвэр хаан байгаагаа асуухад хааны нарийн бичгийн дарга Жинкс та Лилипутын хамгийн агуу үндэстэн дээр хэмээн хариулна. Гүйлвэр энэ бүхнийг тоглоом гэж бодоод камераар бичиж байгаа хүн хаан байгаа. Аль гараад иргэв. Үүний дараа түүнийг агуу тарчих. Тэнд өөр нэгэн хоригдол Хорациотой танилцсан. Түүнийг гүнж Мэри зэтгэлтэй болсон хэрэгээр Эдвард бүх насаар нь хорихаас оноожээ. Тэгтэл Эдвард дахин гэж тэднийг хөгийн амьтад гэж доромжлоход Гүйлвэр хариуд нь наадах чинь зөрөгтэй хүний хэлдэг үг гэж тайлбарладаг. Үүнийх нь хариуд Эдвард газар хадгалах ажилд манай залууг оруулдаг. Гэтэл ордноос 2 удаа хонх дуурч дайралт болсныг мэдэгдэв. Лефоскийн цэргүүд гүнж Мэрийг хулгайлах оролдлого хийж ордонд гал тавьсан байв. Эдвард зөвхөн өөрөө гүнжийг авна гэж тушаасан ч Хорацио Гүйлвэрээс тусламж гуйхад манай Гүйлвэр дайснуудыг амархан дарчихв. Тэгсэн чинь энэ үеэр хаан болон түүний нарийн бичгийн дараа гал гарч буй ордонд түгжигдсэн байлаа. Яралтай арга хэмжээ авахын тулд Гүйлвэр ордон дээр шээж галыг унтрав. Хааныг аварсан болохоор манай залууд бүгд баяр хүргэн алга ташиж байлаа. Хаан түүнийг баатар хэмээн өргөмжилж Хорациотой хамт өршөөл үзүүллээ. Ингээд тэр шөнө нь бүх нийтийн найр болов. Хаан түүнийг хаанаас ирснийг нь асуухад Манхэттен гэж хариулахад тэд Гүйлвэрийг тэр хотын ерөнхийлөгч гэж боддог. Ингээд манай залуу амьдралдаа анх удаа хүмүүст хэрэгтэй гэдгийг мэдрээд бүр өнгөрөөд өөрийгөө намайг гайхалтай ерөнхийлөгч гэж дууддаг гэж зохиож хэлэхэд ч бүгд үнэмшчихдэг. Гэхдээ зөвхөн Эдвардаас бусдна. Дараа өдөр нь Лилипутчууд түүнд зориулж асар том байшин барив. Мөн түүнд зориулсан театр хүртэл бариулж өгчээ. Манай залуу Титаникийн жүжигийг амьдралынхаа түүх гэж итгүүлснээр бүгд өрөвдөж түүнээр бахархав. Эдвард хэрхэн амьд гарсныг асуухад зүрхэн зогсоод буцаж амьдсан гэж хариулдаг. Нэг өдөр Хорацио манай залуугаас гүнж Мэри зэтгэлээ илэрхийлэхэд нь туслахыг гуйна. Манай залуу ордонд очиод нуугдан байж Кис дууны үгийг уншиж Хорацио түүнийг нь даган уншдаг. Гүнжийн сэтгэл хөдлөлтөд зэрэгцэн Эдвард гүнжийг өрөөндөө дууддаг. Эдвард гүнжтэй гэлхэн тодорхой байсан ч гүнж түүнд нь тийм ч дуртай биш байлаа.
Хэсэг хугацааны дараа Гүйлэврийн орхиод явсан заяаг жижиг хүмүүс олж колоны аврах том лааз, аврах том утастай цуг олдог. Утсан артал Дарсигаас 12 voice message ичгсэн байдیں۔ Манай залуугийн бичсэн нийтлсэн хуурамч мэсдийг нь мэдээд уурлаж өөрөө Бермуд руу судалгаа хийхээр гарснаа хэлсэн байлаа. Ингээд Гүйлэвэр буцаж Нью-Йоркт очиод түүний царайг харж чадхааргүй болоод Лилипутад өөр дүлтгэхээр шийддэг. Эдвард Гүйлэврийг үлдээхэд дургу байгаагаа илэрхийлээд хаандаа Гүйлэвэрт нэг л итгэхгүй сэжиглэж байгаагаа хэлв. Харин хаан үүнтэй санал нийлэхгүй байгаагаа хэлээд Эдвардыг албан тушаал бууруулад дид генерал болгоод оронд нь Гүйлэврийг генерал болгочихдог. Үүнд нь уурлаж хорсон Эдвард Лилипутын хамгаалтын системийг унтраагаад дайснууд эзлэхэд амархан болгочихв. Үүнийг мэдсэн Блефускийн хаан дайралт хийхээр болоод их буугаар буудаж эхлэхэд энэ нь манай генерал Гүйлэврийн эхний дайн байв. Ингээд тэднийг зогсоохоор далайн усыг ашиглаж дайрдаг. Дайснууд манай хүн рүү их буугаар буудсан ч ямар ч нөлөө байхгүй байлаа. Эцэст нь манай залуу ялж Лилипутын баатар болчихов. Лилипутчууд түүний бүх хүслийг биелүүлээд Times Square-ийн жижиг хувилбарыг барьж түүн шиг хувцаслаж, үсийг нь засч, массаж хийдэг хүмүүс хүртэл тусдаа гаргаж өгчээ. Гэвч нэгшин Эдвард гүнжийн өрөөнд дайран орж ирээд өөрийгөө ингэх их мэдлэлтэй хүн гэж хэлэхэд гүнж анх удаа зориглон түүнд сэтгэлгүй харин ч хармааргүй байгаа. Бүр хол баймаар байгаагаа хэлчихв. Эдвард уурлан Блефускийн хаан дээр очиод тусламж хүсгэд Эдвардын нэг зэрэг Гүйлэврийн гээж гисэн робот бүтээх номыг нь осныг нь хараад робот бүтээхээр болдог. Хэдэн өдрийн дараа Гүйлэврийг Times Square-т байх үед нь гинт халдлагын хонхт урагтаа зэрэгцэн Гүйлэвэр болон түүний жижиг зэрэг тулаанд бэлтгэхэд өөдөөс нь Эдвард өдөртөж буй асар том робот гарч ирээд түүнийг тулаанд дуудлаа. Манай залуу тулааны саналыг нь хүлээж аваад роботыг түлхэх гэж оролдоход түүнээс том болоод түүнээс хүчрхэг учраас бүр огт хөдөлсөнгүй. Робот Гүйлэврийг дотоочноос нь бариад бууж өгөхийг шаардна. Эцэст нь Гүйлэвэр үннээ хэлээд ерөнхийлөгч биш зүгээр шуудангийн ажилтан гэж худлаа хэлснээр хэлчихснээр хаан болон гүнжийн уран хугараад түүнийг хориглогдсон арал руу цөлчигдөг. Арал дээр буух үед түүнийг аврах жаахан охин тоглоом мэт аваад Барбигийн байшиндаа амьдруулахаар болно. Ингэснээр тухайн арал нь аврах биетүүдийн арал болчихов. Жаахан охин түүнийг зүгээр л тоглоом гэж бодоод өөрийн Барбины гэртээ яг л охин шиг хувцлаад хорчихсон байлаа. Яг энэ үеэр нөгөө талд Лилипут арал дээр Дарсигийн бие эрэг дээр хаягдсан байдалтай болдно. Гүйлэвэр тентгийнхээ бүх хүнд Дарси бол өөрийнх нь их нутагт байгаа гүнж гэж ярьсан байсан болохоор Эдвард түүнийг тариад шууд шорон руу хийчих. Шоронд Дарси, хаан Теодор болон түүний хатантай уулздаг. Гүйлэвэр ялагдсны дараа Эдвард тэднийг барьж орсон байжээ. Хорацио энэ бүгдийг харчаад бид очиж Гүйлэврийг буцааж авчих хэрэгтэй гэж шийдээд хориотой арал руу зориглон явна. Арлын бүх зүйл том болохоор бөө юм болж арайхийн Гүйлэвэр дээр очдог. Тэр байшинд Америкийн нэгдсэн улсын нисэх хүчний нисгчийн арга яс харагдана. Гүйлэвэр түүний шүхрийг ашиглаад зугтаж Лилипут руу нисэж буцдаг. Эхлээд тэр Дарси дээр очиж түүнтэй шоронд уулзна. Энэ мөчөдөл Гүйлэвэр Дарсид хайртай гэдгээ зориглон хэлчихдэг. Ингээд Дарси түүнийг интернетээр нийтлэл хуулбарлан бичсэнд нь уучлав. Энэ удаа Гүйлэвэр Эдвардыг тулаанд дуудахаар болно. Тэр өөрийгөө батлах гэж бус харин үнэхээр Лилипутыг хамгаалах гэж тулалдах гэж байгаа нь энэ. Гүйлэвэр хэрв ялвал хаан тулсыг хаан Теодорт буцааж өгөхийг шаардна. Харин ялагдвал Эдвард бүх хаан тулсыг устгах гэж хоорондоо тохиролцдог. Тулаан эхлэхэд л Эдвард Гүйлэвэрээс илүү давмгай байгаа нь харагдаж байлаа. Гүйлэвэр дахин ялагдахад ойрхон боловч Хорацио робот дотор нууцаар ороод роботыг дотроос нь гэмтээгээд ажиллагаагүй болгож чаддаг. Үүний дараа Гүйлэвэр Эдвардыг амархан ялсанд ард түмэн уухааж баярлана. Дарси ч мөн адил үнэхээр баяртай байлаа. Харин Хорацио баатарлаг үйлдэлийнхээ ачаар гүнж Мэригийн сэтгэлийг нь татаж чаддаг. Ингээд тэд эцэст нь үнсэлцдэг. Гэвч энэ үеэр солиорсон Эдвард гинэт гарч ирээд гүнжийг барьцаалчихв. Гэвч гүнж ч одоо хангалттай болсон гэж үзээд түүнийг өөрөө зодож ургаад бүр мөсөн дуусгачихдаг. Энэ үеэр Дарси анх удаа Гүйлэврийг үнсэн. Харин Блефуския болон Лилипутын хаад дахин дайн эхлүүлэх гэж оролдсон ч Гүйлэвэр тэднийг зогсоож чаддаг. Тэр тэдэнд Эдвард Starring War гэдэг нэртэй дуугдуулж хоёр орны хооронд инх тайвныг тогтоогоод дайснаа сэргийлж чаддаг. Эцэст нь Гүйлэвэр Дарсигийн хамт засаж амжилсан хөлөг онгоцоороо Нью-Йорк руу буцна. Хэдэн 7 хоногийн дараа Гүйлэвэр шуудангийн ажлаасаа гарч жинхэнэ аяллаа зохиолч нийтлж болсон байдаг. Ингээд Дарси та жаргалтай харилцаатай болж хамтдаа амьдралаа шинээр эхлүүлэхээр болоод Дарсигийн офисоос хоёулаа гарахтаа гар гараасаа хөдөлцөөд инээмсэглэн алхаж байгаагаар кино маань аз жаргалтайгаар дуусдаг. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк, subscribe хийхээ битгий мартаарай. Ингэснээр дараа дараагийн аним болон кино илүү хурдан орох болно.